сонсогч та бүхэндээ өвчин мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас басан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэг болыг ихэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 11-ний хаваа гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Toyota Q үйлчилгээ мөн мандах их сургууль хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 209 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цэгтлүүдээ илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цэгтлүүдээ илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаад үгүй. Ами эмжил радио Цикомро та мэйлэр цэгтлээ илгээх нь за мөн манай аппликейшнийг татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү нөрөхөөр шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад таны цэгтэл хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За мөн холоос та гараараа цэгтэл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р байрлал 6 давхар Дэлхийн монголчуудын эмжил радио хэм хаяглаа явуулаарай. За YouTube-с нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За өнөөдрийн дугаар ер нь 7 хоногийн 3 дахь өдөр болгон бэлгийн ярилцааны талаар хамтдаа ярилцдаг байсан бол тэр сэдвүүдийг ерөөхдөө авч хайсан. Тэгээд ер нь энэ нэвтрүүлэг дандаа хүний зовлон тийм ээ гонигтой үед их хуваалцдаг бол яг нэг 7 хоногийн нэг өдөр нь одоо эфирээ нэвтрүүлгийг зогсдол за нэг 4-7 хоног л ах шиг байна. Бас аз жаргалтай мөчүүдийн хуваалцъя гэж бодоод бэлгийн ярилцааны сэдвүүдийг аваад оронд нэм сайхан дурсамжуудаа хуваалцах нэг өдрийг гаргаж өгсөн байна. Тэгэхээр өнөөдөр хамтдаа сайхан анхныхаа хайрыг эргэж дуурсах нэ. Мэдээж хүн болгонд анхны хайр байдаг. Зарим нь бүтсэн, бүтээгүй, сайхан дурсамж үлдээсэн, муухай дурсамж үлдээсэн гэх мэтчлэн олон дурсамжууд байдаг. Тэгэхээр энэ дурсамжуудаа хуваалцаад хэдүүлээ өнөөдөр сайхан анхны хариудаа ярьцгаана. Тэгээд ирсэн цагтлыг уншиж хүргээд эфирийн шууд утсыг нэхэд мэдээж хэрэг таны дуу хоолойг өөрчлөхгүй. Тэгэхээр хамтдаа хүн болгоны анхны хайрын ертөнцөөр аялцгаая. Ирсэн цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу? Чамд энэ мэйл очих өдрийн мэндийг миний зүгээс хүргэе. Одоогоос 4 жилийн өмнө анх чамайг харж билээ. Тэр үед хүүхэд насны гинэнүүдээр чиний хөөхөн нүдэрээ энэх царайгч нь удаан гिचэн ширтээд харж байж билээ. Тэрнээс хойш цаг хугацаа хэрэнтэй бараантай, жаргалтай гонигтай, хүлээлтийн өдрөөр дүүрэн өнгөрчтэй. Одоо өнгөрснийг ботхоор инээмээр чимшиг, ичмээр чимшиг зөндөө дурсамж чамаас надад үлдсэн байна. Хаяа яагаад чам сайн болчихсон юм болоо гэж өөрөөсөө гайхшран асуудаг байлаа. Хөөхөн болохоор ч юм уу, гоё нэдэг царайнд ч юм уу, нэг бол ичимхий болохоор ч юм болов. Их дүүхрөм хоёр хөөхөн хазрын юмингүү. За ястай бүү мэдээ. Яг юунд нь босноо хэлж мэддэггүй юм. Гэлээч чамд сайн гэдгээ байнга мэдэрдэг байлаа. Одоо ч гэсэн найзтай болсон болов уу яасан бол гэж бодож харамлдаг хэвээрээ шүү. Урд нь бол бүр аимшигтай хардаж харамлдаг байлаа. Ил гарахгүй харин дотроо л шаналж шатаж твчхийн аргагүй болдог байлаа. Сургууль дээр гудамжинд харалтахад миний зүрх хурдан гихчин цохилоод л нүүр улайхаад л тогтлоод юунд нь тэгдэг байсан юм байна тийм ээ. Чамд бол тэнэг санагддаг байсан баг. Нэг тэнэгч хэмээр охин учир зүггүй чиний араас байн гуйхэд л залхуутай байжээ бэ. Жохон л нүүр өгчний эвэлчин хэдэн өдөртөө л баяр баясгалан болж болсон хүн явж жирийн л мессеж ирэхэд утаснасаа сар гарan устгалгүй хатгалдаг байлаа. Уянгийн дуу хайрын шүлэг сонсож түүнийг өөртөө тусган төсөөлөн бодоод л чамд хэлж чадаагүй чадаач үгүй тэр үе тэмдэглэлийн дэвтэр дээрээ шүлэг болгож буулгаад л эзэн нэгэн цагт чамааг уншина гэж ботхоор л сэтгэл гоё болоод бараг шүнэн гүн бодол давтаад унтдаг байсансан. Намайг чамайг зүүдлээсээ миний тухай бодоосоо гэж яасан их боддог хүсдэг байв. Хүн гэдэг их сонио шүү. Өөрийг нь гихгүй байгаа хүнд улам бүр татагдаад л өөрийг нь хайрлах гэсэн хүн нүрэгдэггүй. Улам тэрэндээ дургу болдог. Чамд дурлж хаад явж байхад үеийн хүүхдүүдээс үерхийг санал мессеж ирдэгч тоохгүй чамайг л чийл байвал өөр хүн өөр хинч надад хамаагүй байдаг байлаа. Сүүлдээж хичээлдээ явна гэхээсээ илүү чамайг л харах гэж сургууль ордог болчихсон мэт санагддаг байж үлээ. Яасан ч цөхрөлтгүй явж яснаас вэ дээ. Тавхтах гэж тэгжил их хичээсэн ч үр дүн гараагүй гэж бодохоор одоо чамд уурч хүрэх шиг. Цаг хугацаа нисэн оцоор одоо уулзалгүй зөндөө удчихсан байна. Уулзаад ч яах вэ дээ. Одоо ярих зүйл гэж юу ч яах вэ? Тэр үед би юу мөрөддөг байсан гэж? Чамтай насан турштай аз жаргалтай сайхан амьдрах болно гэж боддог байлаа.
Энэ л мөрөөдөл минь чамааг хүлээх итгэл минь сэтгэл минь болж өдийг хүртэл чамаа гэсэн сэтгэлээ алдраалгүй явуулж байгаа. Чи намайг хүлээн авахад би бас яана гэж боддог байсан гэж. Хамтдаа цэцэрлэгт хүрээлэн сууж элтвийг ярилцаад л хөөрхөн царайчин ширтээд л нүдэн дээр чин зөөлнөс зөөлөн үнсэндэй гэж боддог байлаа шүү дээ. Мангар юм уу? Тийм ээ. Бүх зүйл минь чамд тэнийг ухаан бодлогогүй мэд санагдаж байгаа бах. Намайг ямар ч хүн голдоггүй, гологдохооргүй гэдэг байсан. Гэхдээ чамаас босдно шүү. Зан ааш минь ч босоод айхтар охины ааштай энэ тэнцүүлэхгүй өөгүй хөөрхөн ааштайгаар гайхацдаг байлаа. Өөрийгөө магтах гэсэнгүй. Гэвч чамааг яагаад намаагч гих өчүүхэн сэтгэл байгаагүй чинь гайхаад бардаггүй юм. Ямар нэг шалтгаан байсан байх, тийм үү? Би нэг дутагдaltaй санагдсан болохоор л ч намайг тоогоогүй байх. 2 жил гэдэг чинь бас баггүй хугацаа шүү дээ. Эх орноосоо хол байх тийм ч амар зүйлаа биш юм лээ. Гэлээч ээж аавын ач тусыг марталгүй эрдэм номоо хичээнгүлэн сураад л явж байна. Одоо 3 жилийн дараа Монголд очих бодолтой байна. Гэхдээ энэ бас чамд хамаагүй л ахалтөө. Энд би ерөөсөө илдэвийн бодолгүй хичээлээ л гэж мэддэг хүн явж байхад нэгэн аавын хүү намайг олж харсан юм гин. Би ч ихэндээ тэрнийг гэж явдаггүй л байлаа. Гэхдээ тэрийг сониогүй. Ямар нэг үйлдэл ярьж байгаа нь яг л чамайг бодогдуулаад л. Яагаад ч юм бүү мэд дандаа л намайг гэж гүгээдэл. Хаяа харахаар өрөвдгөл юм. Тэгж өрөвдөхөөр урд нь чи бас намайг ингэж өрөвдлөг байсан байх таа гэж боддог. Сэтгэлдээ жоохон л зай гаргачих. Сэтгэлдээ жижигхэн зай гаргаад өчөх. Цааш нь би сэтгэлийг чинь шархлуулахгүй явна гэж гуйгаад л. Чи Take Off-ийн миний тухайг дууг нь сонсч байсан уу? Тэр дууг надад зориулж дуулаад л нулимс унахаа шахсан. Тэр үед тэрнийг бодож нулимс нүдэнд минь тороогүй юм аа. Чамаа гэсэн сэтгэлээ бодож л гонголсон юм. Одоо хүртэл чамааг хүлээн гансарч мэйл ирэх байх гэж тайлхруулдаг энэ сэтгэлээ төгсгөл болгох гэж энийг л бичээсэн. Төгсгөл болголооч чи надад хизээч мартагдахгүй байх. Гэгээхэн ариухан насны минь анхны хайр эзэн гэж нандинаж бодож явна. Зөвхөн энэ тэнэгхэн сэтгэлийн аргад нь дахин өөр хайр дэргэд минь байгааг ойлгуулах гэж хичээдэг юм уу гэдэл. Энэ хоёр дахь хайр минь намайг гомдоохгүй байхаа гэж итгэж байна. Миний өмнөөс баярлаж байгаах тийм ээ. Би гэдэг хүн одоо л бүгдийг нь ойлгож ах шиг. Тийм нэрэ чамд хэлмээр санагддаг энэ үгээ мэйлэрч гэсэн хэлье гэж бодлоо. Би чамд хайртай. Энэ үгийг хамгийн түрүүнд чамд л хэлнэ гэж энэ жилүүдэд бодож байсан юм. Чи нэрэ азтай залуу шүү. Юм бүхэнд. Нүдэн дээр чи унсаж зөөлөн тэврээгүй ч гэлээ. Үнссэн тэвэрсэн гэдэл бодчих. Чамаас олж нэрээ хайрын дуу сонсоод л уйлдаг байж лээ. Одоо энэ сүүлийн мэйл. Бас чамаа гэсэн сэтгэлдээ цэг тавихаас өмнө сүүлийн удаа нулимс унгаж байгаа мөч. Ойлгохгүй гэж бодсон ч нулимс өөрөө гараад авах юм да. За. Тэгээд чамд амжилт хүсье. Ирээдүйд учрал намайг заавал хүлээж аваарай. Миний сэтгэлийг гэрэл түлэх болсон од химээх нэгэн гэрэл. Мөслууга адил зүрхэнд минь оч болон гинэт ирсэн. Окторгийн баян оддын дундаас олоод над руу харавчихсан. Мөнхийн гэрэлтдэг од юм уу? Мөрөөдлийн ганцхан оч минь байсан юм уу? Ямар шүлэг вэ? Чамд зориулж тэр нэг өдөр бичиж байсан юм. Өөр зөндөө байгаач бичиж гэж бодсонгүй. Одоо тэтгэр шүлгүүдээ бүгдийг нь устгана. Найз нь ингээд чамайг орхиод. Чамд ч гэсэн амар байна хаа. Ямар ч гэсэн чамайг хайрлсан өдрүүддээ харамсахгүй өөрийнхөө л дурсаж явах болно. Сэтгэлээр баян хайраар мөх явна. Баяртай. Эгэлхнээс. Хэмээгээд цагтлаа дуусгасан байна. Ингээд нэрэл хүн болгоны сэтгэлд анхны хайр гэдэг догтлуулдаг, уйлуулдаг, заримдаа жоохон гониг төрүүлдэг юм мөнхийн сэдв байдаг. Хамтран ажиллагчаа танилцуулаад эфирийн шууд утсан нэ. Тэгэхээр танд ч гэсэн юм сайхан дурсамж, магадгүй гонигтай дурсамж гэдэг бол эфирийн шууд утсанд холбогдоорой.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Toyota Co үйлчилгээ. За Toyota Top Motors төвөнд Toyota Co үйлчилгээг хэрэглэгчдээ санал болгож байгаа. Энэ албан ёсны дийлерүүдээс борлуулагдсан 7 хүртэлх жилийн насжилттай автомашинуудад 150 цагийн онцлогоо хийсний үндсэн дээр баталгаа засвар үйлчилгээ буруу угаалга цэвэрлэгэнд хамруулж ашиглалтын доголдолгүй чанартай автомашингийн дүгнэн худалдан борлуулах юм үйлчилгээ байгаа. Тэгэхээр албан ёсны дийлерүүдээс авсан 100 км хүртэлх гүйлттэй болон 7 хүртэлх жилийн насжилттай автомашиныг хүлээн авч 150 цагийн онцлогоо хийж өгч үнэлгээг гаргаад ингээд өчнө гэсэн. Та Toyota Top Motors төвөнд аялал зугаалгын үеэр өглөө болон оройн цагаа уртасгаад өдөр бүр өглөөний 8-аас оройн 20 цаг хүртэл ажиллаж байгаа юм билээ. Холбогдох усны дугаар нь 8888 956 8888 956 гэсэн дугаар байна. За баярлалаа, хамтран ажилласан Toyota Co үйлчилгээ байлаа. Яамтайгаа сонсогчдоо баярлалаа. Манай хүүхэлтэй ямар гоё дотор нь орж уншдаг юм бэ гин. Баярлалаа. За эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Тэгэхээр та магадгүй анхны хайртай 10 жилдээ учирсан байж болно. Тийм ээ. Оюутан байхдаа учирсан байж болно. Бүтсэн байж болно. Бүтээгүй байж болно. Тэр хүнд хайртай гэдгээ хэлж амжаагүй ч гэж болно. Тэгвэл энийг бас хамтдаа ярилцаж сайхан дурсамжуудаа хуваалцъя тийм ээ. Дандаа л өдөр болго хэдүүлээ хүмүүсийн гониг зовлон тийм ээ. Дандаа хэцүү үеийн дурсаад ярилцаа зуна гэж байх уу? Аз жаргалтай үеийн ч гэсэн хаяа нэг хуваалцъя. За тэгэхээр анхны харийнхаа дурсамжийг 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд дээрээ таныг хүлээж байна. За бүгдэнд нь өчийн мэдээг өргөе. За манайхан бас комент хэсэгт бичээрэй. Анхны хайрын дурсамжаа бичээрэй. Би комментүүдийг бүгдийг ерөнхийдөө уншаад ингэ явж байдаг. Эхний сонсогчийг хамт таавъя. Байна уу? Байна чим төргий? Яна холбогдчихлоо. Яна холбогдчихлоо шүү дээ. Радио онтраагаарай. Спикер чихэж онтраагаарай. За хөөрхий. Анхны хайрын талаар ярьж байгаа тий. Яг үнэ. За би одоо анхны хайртайгаа 10 онд очижсэн битээр их сургуулийн нэг анги. Тийм тэгээд одоо 2 хүүхдийн ээж болсон. Гэр болсон байж тээ. Тий. Тэгээд яг голд нь муудалцаа сайдах юм зөндөл гардыг. Тэгээд нэг ус шиг нэг гал шиг хоёр хүн нийлсэн. Тэгээд яг манай нөхөр их л дуугаа дөлгөөхөн. Тэгээд аргадчил ер намайг амьдсан да. За хинэн эхэлж сэтгэлээ хэлчилж. Манай нөхөр л. Угаас нэг айгу дууд дугаа хүн болохоор бас ингээл шууд хоёлаа ингээл үсгийн барыг чигүүлдэг. Гэтэ яг жоохноор ингээл за ингээл бараг болох уу суух уу өөрөхөө гэдгээ ер нь тэгэл илэрхийлээл лээсэн. Тийм. Тэгэл нэг тийм хоёр юм байна да. Удаж байгаа юм байна. Гэтэ таны хувьд бол азтай буюу анхны хайр бүтчихсэн. Таны хувьд ч гэсэн анхны хайр чи юм байна шүү дээ, тийм ээ? Тийм, миний хувьд ч гэсэн анхны хайр. Ямар гоё юм бэ? Тэрээс холбогдно гэж бодсонгүй. Тэр нэг ямар шипэн дээр илээ яг дуусах үеийг нь төхөөлж байгаа л залгаарай гэдгсэн. Яг тэгсэн чи холбогддсон юм шүү дээ. Тийм. Яг холбогдлоо. Баярлалаа. Хөөрхөн гэгээлэг түүхээ хуваалцсанд тэгээд гэр бүлд наад жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Аасаа хөөрхөн юм бэ? Хоёр биенийхээ анхны хайр байсан. Одоо гэр бүл болоод хоёр хүүхдийн аав ээж болоод нэг аргадаж ухаарч лямдаж байна даа гэн бас их ховор боломж шүү. Магадгүй та хайртай хүнийхээ хайртай хүн нь болсон бол энэ хороодлын хамгийн азтай хүн тооцоо гэж нэг үйлсэн байдгийн. Дараагийн сонсогч байна уу? Машаа. Өчим төргий. Байна уу сонсогч? Байна, сонсож. Яав чи мэндийг өргөе. Хойлоо сэдв сонсцсон тийм ээ? Сэдв сонссон. Тий анхны хайрыг хойлоо жоохон дурсан да. Дурсан да. Сайхан шүү тийм ээ, хүн болгонд л тийм дурсамж байдаг. Бага. Хүмүүс л тэгэл надад анхны хайр би. 17 наснда очиж ирсэн юм уу? Тий. Одоогоос 16 жилийн өмнө очиж ирсэн юм. Одоо би ихнэр хүүхэдтэй. Гэр бүл зохиогоод сайхан амьдэрчтэй. Бодлоос хаардгүй маа ерөөсөө. Нэг тийм гэгээлэг нандин дурсамж байдаг тийм ээ. Тэ өдөө хүртэл бодлоос хаардгүй утасныхан дугаар нь хүртэл чэйжэнд одоо хүртэл байдаг.
төрсөн ансаар эргэстрийн дугаар нь хүчрээж идэг нэг юм би. Пөө регистрийн дугаарт. За яг юунд нь дурлж ийва? Надад тэр үед чинь нэг ногоо ураалт гэл хүүхдүүд их явдаг байсан. Ангиар яваа явчихдаг байсан. Ангиар наваа явчихдаг. Тэр үед галтгоонд ээжтэй туслаад байжсэн охин. Тэгэл эрэхтэй хүн болгон шахархал харж ирсэн, залуучууд бол харж ирсэн. Маш хөөрхөн үзэсгэлэнтэй охин байж. Үзэсгэлэнтэй охин байсан, маш үзэсгэлэнтэй охин байсан. Тэгээ би нөгөө жоохон тийм бүрэгдүү хөхтэйсэн. Ааха. Тэгээд тэгж хуандаа тэгж сэтгэлээ илчилдэг төрлийн хөхт бишилсэн. Тэгээд дуу сонсоод, чивчээр дуу сонсоод ганцаархнаа хүмүүсээс нэлээд зайдуу төмсөн дээр орой олцсон сууж исэн чинь. За. Зөвхөн над дээр хөвдөснөө цуг сонсох уу гэж асууж. Хөө яса хөөрхийн за. Тэгэл тэрнээс хойш тэгээд нэг жиг харан боллаа тэгээд хоёр тийшээ олсоо. Ямар ч яс үерхсэн биш дээ хоёр бол тийм ээ. Өргөсөн. Ааха. Та сэтгэлээ илчлэхдээ яав сандарч ив боо юм болж ив. Амар хийсэн шүү. Салгарч ичрээд хөлсөн цуваад л тий. Баатар нэг шатсан фишиг достой байсан шүү. Хамгийн салгадаа чичрээд юу ч бодоод байгаа. Тэгээд тухайн үед тэгээд гар үлнээс нь бариад явна гэж мэдгэсэн. Тэгээд одоо зүгээр. Тэнгэрийн өмнө гацсан юм шиг амтэн тэрэнгүүс явдаг л байсан шүү. Би дахнах тэрааснаа дахин ууччихсан. Оо тийм үү. Орхон жимс ногоор явж байсан гэсэн үг үү тэгэхээр чи? За дахаалганы цаахалтай юм уу да? Ойрхон явж байсан юм байна. Ойрхон. Дархны охтууд угаасаа хөрхнөр алдартай л да. Одоо ч байгаа гэдэг шиг. Ирчүүд нь яах вэ? Охтууд нь л хөрхөн байвал болоо шүү дээ. Үе үед л яригддаг шүү дээ. Тийм. Ер нь дахнаас дээх хөрхөн. Тэгээд арахны охтууд донд миний анхны яриад хамгийн хөрхнөөс юм. Тэгэл байх. Мэдээч хэрэг. Одоо хамгийн сүүлд юу гэдгийг холбогдох ч юм уу? Та одоо яг ямар юу хийгээд явж байгааг мэддэг үү? Ямар ч холбоогүй юу? За холбогдох гэж одоо энийг холбогдож үзсэн. Тэгээд сурж байсан. Хүмүүнлэгийн сургууль сурж байсан. Зөв. Тэгээд тэрнээс хойш нэг таарсан. Гэхдээ намайг танаагүй. Тийм үү? Тий. Нэг бол таарсан, нэг зүрж ирсэн. Би тухайн үед ер нь 40-50-аас доош килограмм жинтэй хөвгтөөс. Тэгээд тэрнтэйг их утсан. Тэгээд би одоо сүүлийн нэг хэдэн жил фитнес яваад одоо нэг 80 руу төгсөж байгаа. Зөв. Тэгээ нөгөө нэг марилад махлаад нэтэр болсон болохоор таныг юм болоод гэж бодсон. Тхөө тий өөрчлөгдсөн учраас. Тий. Корохоос сонсоход өнөө жоохон махсан болохоор таныг тэгээд харсан ч бас ойлж идэв үлээ. Нэг гидсэн дотор юм гжиг төрж гинэ. Нэг тийм мэдрэмж төрөд дээ шүү. Тий. Ихтэй одоо ч гэсэн хайртай би. Мэдээч хэрэг. Мартагдахгүй. Тэгэл тэр хүн ч одоо тэг амьдрал зохиогоод би ч амьдрал зохиогоод. Нэг харамсдаггүй маа их дуусаад би. Тэгтээ нэг хайр төрөөд яваад байдаг шүү дээ. Нэг хүн болгонд л байдаг. Тийм шүү дээ. Таны туугийг сонссон чинь их гоё санагдлаа. Сайхан дурсамжлаа. Тэгтээ та бас азтай байна. Анхныхаа хайртай нэг жил үргэлжсэн байна. Тийм ээ? Илчилж амжаагүй л яана. Зүгээс арай цаазгуултай. Зүгээс холбогдохгүй дээ. Та ч өөрөө бүрэг хүн байсан юм чинь илчилж амжихгүй бас амжих боломжгүй байх боломжтой л гэж тийм ээ. Яндаа таараад болсон л доо тохой. Тантай л хамт байгааж тий. Мундаг байна. Тэг гэр бүлд наад жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Тэр хүн сонсож байгаа байх гэж надад. Сонсоод өөрийгөө магадгүй таньж байгаа ч юм билүү тийм ээ. Энд байгаа фото энэ. За баярлалаа. Танаа нэвтрүүлэгч сайн амжилт. Баярлалаа. Дараагийн сайхан өнгөрүүлээрэй. За. Хөөрх юм аа. За дараагийн сонсогч байна уу? Сонсогч холбогдсон байна. Байна уу чи минь төргий. Чи минь төргий. За гоголцоол ороод ирсэн анхны яргээ сонсоол. Тэглээ. Өнөөдөр чи арай их аятайхан гэгээтэй гэрэлтэй гоё ч явж байна. Наад тэр нэг дахиад юу яг тайлсан чирлээгэл нэг сэтгэл гоголдоод байгаа гэрлээ. Тийм. Дархан дээр нь албачлаа. Тэглээ. Цойлон анхны яриг
нэг 10 дугаар анги яг төгссөн байсан юм аа. Тэгээд би нэг доод үеийнхэн нэг маа дүүнөр өгдөг байхгүй юу? Тэдэртэй найзууд. Тэгээд өдөөч ийсэн. Тэгээд тэдэртэй уулзж байгаа л нэг 9 дугаар анги охинт танилцаад. Зя. Тэгээд тэрнтэй ч би ч хараад бас дурлцсан. Тэгээд тэр ч бас надад сайн болтсон. Яа за. Би одоо тэрнтэйгээ би амьдралд одоо 2 дахь хүүхэд маань одоо гарах гэж байгаа. Оо анхны ари эзэн ихнэрээ болгоод авцсан байж тээ. Манайхаас хичээлд явдаг байлаа. Зя. Тэгэл яг аав ээж нь ч гэсэн нэг байгаа л аль юу гэж ирсэн болох ч сургууль аюултай гэж аав ээж ч бас өгөрдөг байлаа. Тэгэл оюутан нэгдүгээр курст ороод анхныхаа хүүхдтэй болсон та. Сургуулийн төгсгөөгүй л юм байна. Тэгээд сургуультай явсан. Байранд хүүхд тараал ар ангаас ордог гэсэн гээд. Багшийн их сургууль. Тэгээд яг тухайд нэг яг тэр үерхтэй хэвчтэй нэг би нэг бүр нэг амар өөлж үлээ. Намайг нэг амар гомдоогоо ч юм уу. Йоко яасан. Тэгэхгүй нэг одоо бодлохоор бүр инээ төрөөд байна. Тухайн үед л эхэлж ханалж дээ. Тийм л байсан шиг байна. Би нэг морьтой ирэл уулзсан чинь нэг намайг нэг юу би хоёлаа болио. Тэгээд тэгэл би нэг явж байгаа л нэг 7 хоног л уулзааг бай тэр хоёлаа. Тэгэл хараал байхгүй. Мэлмэрт л үлдээ. Хөөе чаавас тэгэхээр тэгээ одоо тэгэл тэрнээс ихнэр балаад дахиж намайг тэгж хэлээгүй. Болио барь гэж хэлээгүй. Хөөх юм би. Тэгээ өчигдөрхөн асан ч нэг эмхтэй мөж бас нэг юу байд юм биш үү? Өөр нэг яг тэр анх үерхэж явах үед нэг дахиа махаа таасан зэ бисч өгдөг байсан. Тэгээд тэр нь хадгалцсан. Тэрийг та мэдээгүй байсан юм уу? Мэдээгүй байсан. Би одоо бодвол хайцлах гэж бодож байсан чинь гараад ирээд тэгсэн чинь манай хүү маань уншаад. Тааста. Ийм байсан юм уу? Яс гүрги. Тэгсэн чинь бас ичиг шиг нэг санаа мэдрэмж төрд юм байлээ. Тэг чи гоё юм шүү. Хадгалаад хүүдээ уншуулад аав ээжийнх нь залуу насны хайр дурлалыг бадмалж ийсэн үе шүү дээ гэхээр. Тэгтээ бас амар эвгүй нэг сонин амар сонин мэдрэмж төрд юм л бас нэг анхныхаа үед очсон юм шиг санагдал. Тэгээд харин сая дөнгөж сая ихнэр амжилт хэвчүүлчихэл гэж луга харж явна да. Тэгээд танаа юу сонсож гэвэн санаа. Одоо баг сонсоод сууж байгаа хаа. Манай нэвтрүүлгийг сонсдог ба сонсож байгаа. Сонсдог. Тэгвэл таныг таньж байгаа. Таньж байгаа. Шууд таньж байгаа. Би угаасаа холбогдно гэж ярьсан байсан. Яаса хөөрхи эн чинь бас нэг талдаа сюрприз болчлоо шүү дээ. Энийг далиндуудаас их нартай хайртай шүү гэлчээ. Ямар хөөрхи. Баяр хүргэе. Танаа гэр булдаач жаргал сайхан бүхнийг хүсье. За. Олон жил хайраар дүүр яваараа таад маань. За. Баярлалаа. Танаа дэлгэн хамт олон гэсэн бас баярлалаа. Их сонсдог шүү. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За. Яаса хөөрхи юм бэ? Тэр үеийн цагтлыг гаргаж ирээд хүүн уншаад ингээд бөөн дурсамж агуулсан байх нэ. За хамтраагч танилцлаа дараагийнхаа сонсогчийг авъя. Нэвтрүүлгийн хамтраагчаар мандах их сургууль хамтран ажиллаж байна. За үндэсний болон олон улсын стандарт дэлхийн хөгжлийн чиг хандлага нийцсэн боловсролын чанартай үйлчлэгийг үзүүлээд оюунлаг чадварлаг судлаач мэргэжилтэд бэлтгээд одоо 33 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Мандах их сургууль 2025-аас 2026-ны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөртөө дараах 12 хөтөлбөрөөр эзэлтэй авч байгаа юм билээ. За бүртгэлийн хурамж нь бол тэг төгрөг байгаа. За мөн бакалаврын өдрийн хөтөлбөртөө эсэгч нь үндсэн хөтөлбөрөөр суралцахын зэрэгцээ болохоор хавсраг мэргэжилтэд
чиглэлээр сонгон суралцах бүрэн боломжтой байдаг. За үүнд нь юу байгаа ингээд гисэн Нэгтлэн бодох бүртгэл санхүү банк бизнесийн удирдлага, маркетинг, гадаад хэлний орчуулагч, график дизайн, мэдээллийн системээс гадна бизнесийн удирдлага 100% англи хэл дээр хичээл нь орох хөтөлбөртэй эсэлт авч байгаа юм билээ шүү. За бакалаврын өдрийн хөтөлбөр болон ичнээ ангидаа Монгол улсад хэрэгүүлэх мэргэжилтэн болох механик инженерчлэл, логистик, за мөн цахилгааны инженерчлэл, програм хангамж хөтөлбөрүүдээр тэтгэлэгтэй суралцах боломжтой мөн магистрийн ангидаа хэрэгүүлэх мэргэжлүүдээр эсэлтээ авч байгаа хнэ. За мөн оюутан болох гэж байгаа хүүхдүүддээ Ешиг ононоос хамааран дараах хөнгөлөлтийг одоо олгож байгаа. 700-аас дээш оноотой бол 100%, 650-аас 699 оноотой бол 70%, 600-аас 649 оноотой бол 40%, 550-аас 599 оноотой бол 10% ийм хөнгөлөлттэй байгаа юм байна лээ. За бакалаврын ичнээ ангидаа болохоор Нэгтлэн бодох бүртгэл бизнесийн удирдлага, санхүү, банк, за механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, нийлүүлэлтийн сүлжээ, логистик, програм хангамж, за мөн магистрийн ангидаа болохоор Нэгтлэн бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, механик инженерчлэл, эдийн засаг, даатгал гэсэн байна. Харин докторийн хөтөлбөртэй болохоор бизнесийн удирдлагаар дэвсүүлж байгаа ахнэ. За давуу талгүй бол маш олон чанартай сургалт чадварлаг боловсруучинтэй нийт багш нарын 50% докторийн зэрэгтэй байгаа. Үндэсний хэмжээнд бол олон улсад 2024 онд байгууллага 10 жилээр магадлал итгэмжлэгдсэн. За төгсөгчдөг хөдөлмөр эрхлэлт бол маш өндөр байгаад байдаг. Сургуулийн нэрмжт болон бусад олон төрлийн оюутны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой хос дипломтой байдаг байх нь хотын төвд байршилтай байх нь. За дээрээс нь шинэ хичээлийн байртай буюу ABC хичээлийн байранда манлах лицей, ахлах сургууль, C байранд сургалтын үйл ажиллагаагаас явуулдаг байх нэ. За мөн олон улсын стандарт нийцээ спорт, заалтай, 5 давхар номын сантай гээд маш олон давуу тал байгаа учраас ийшээ бас нэг хандаад үзээрэй тийм ээ. За холбогдох хүчний дугаар нь 7018 5949 7018 5949 гэсэн дугаараар хаяг байршлын баруун дөрвөн зам Макс Молын чанга хойно байрлаж байна. Сошиал агент мандах идүүцэг юм ингээд хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраж ялсан мандах их сургуулайлаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг хамтдаа авъя. Бано. Чимд хүргэе. За, радио хамтраагаад спикер чихвчээ болуулаад өгөөрэй. Болцсон байна. За. Сэдвээ сонсцоо. Анхаар гэдгсэн. Яг үнэ. Тийм. Би одоо 17 жил анхны хаад. Тэгээд одоо тустай амьд гэдэг та. Тэгээд дан ангил бодогдоод таны хал явж байдаг. Одоо хоёр хүүхэдтэй. Бас гэр бүл болоод авч тэгэхээр чи бас азтай. 10 жил амьдсан. Болоод. Таны анхны хайр юм уу? Тий анхны. Хоёр биенийхээ юу? Тий. За, хэний нэг хэл сэтгэлээ хэлчилж юу? Манай нөхөр. Тий. Тэлэн хараал нэг тайлаа тасаал. Тэгэл 10 жил амьдрал. За тэгвэл анхныхаа хайрын та яг юунд татагдчих юм? Тэгэл нөгөө яриа сэтгэл. Ер нь байгаа бүгдийг зориулдаг гэсэн тэгээд. Гараад байгаа сэтгэл тий. Хөрх юм. Одоо таны ярьж байхад хүртэл нүг тийм хичингүүрээд байгаа чи мэдэгдээд байна шин. Эргэж дуурсаа тэр үедээ эргээ очичихсан тий. Тий. Тэгээд сая таны юу гэсэн чи холбогдох юм лөө яах юм бэ? Таны төлөв байнга сонсч идэх байхгүй юу? Хөрх юм аа. Баярлалаа. Тэгэл гэнтхэн харин мэтэл яг цаг нь болж байгаа үе орчихсон чи яг гарч. Агал ороод ирсэн. Тэгэл үе одоо л байнга ингээл бодогдоол. Хоёр хүн аав гэдэг утгаараа тэг. Ярихгүй ч гэсэн ингээл байнга сэтгэл зөрчил дотор явдаг юм уу? Бүхэл зүйл нэнтэн тэгээд хамтдаа бүтээсэн дурсамж олон байгаа бах. Хоёрын хувьд. Тий. Тэгээд тэр болгоно хэлтэн бодогдоод санагдаад. Сая таны төлөв халагдсан лөө янзлаадсан ч хараад ирлээ. Мундаг байна. Яг хүний амьдралд юус тохиолдох вэ тийм ээ? Тий. Аль салчны хийх. Тэгтээ та бас азтай биш үү тийм ээ? Анхны хайртайгаа гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болцсон. Аав ээж болцгооцсон байна гэдэг чинь. Аав ээж. Мундаг байна. Тэгэл сая таалагдах юм л яах вэ гэж шаардлагачлаа. За баярлалаа танд. За баярлалаа. Гэр бүл наадж байгаа сайхан бүхнийг хүсье. За баярлалаа.
таны нэвтрүүлгийг өдөр алган байнгын сонсч байдаг. Баярлалаа танд. За баярлалаа. За. Нэг талдаа зүгээр ингээд утас маань зогсолтгүй дуурж байгааг хараа бодчихлаа. Бид нар яг зовлон гэдэг ч юм уу те сошиалар гэдэг ч юм уу дандаа л болохгүй бодохгүй тэглээ инглээ гэж зовлон бол зөндөө л харж лээдэг. Виш нэвтрүүлгээр уншаа сууж байгаа. Гэтэл юм гэгээлэг сайхан дурсамжуудыг бас нэг хуваалцах хэрэгцээ хүнд байд юм байна гэдгийг бас өнөөдрийн дугаараас мэдэж авч шүү. За ингээд өнөөдрийн сүүлийн сонсогчийг авъя. Манай. За спикер онтраагаад өгөөрэй. Арай бүдэг сонсогдож байна уу чимээ дүргээ? За. Манайрын талаар ярьдаг тийм. Би анхны хастаа суусан тэгээд өглөөхөө өмсөйг ахуулаад ихлээл байж идэв. Оо, бүр тэгтлээ ирэхээс одоо хүртэл ирэхээс юу вэ? Хэдэн жил болж байгаа нэ хоёр? 14 жил. Хоёр биенийхээ анхны хайр юм уу? Нэг бол таны л анхны хайр юм уу? Минийх. За яаж өөрийн болох ч юу? Би тэгэл өөрөө шууд ингээл дайрал чи минийх. Чи минийх би мэдэж гин гэсээр байгаа даа. Би бүр ингээд анх ингээд танилцал удааг байхад ингээд бүх юм амар таалагдаад бүр ингээд айгүй хөвгчлээ. Яг л миний type, миний яг хүсчихсэн би рок амьд хөгжим сонирхдаг байсан. Тэгээд бас манай хүн бас амьд хөгжмийн хамтрагт дуулдаг. Тэгэл ер нь ингээл бүх сонирхлууд нь ингээд нийлээл тэгэл би авч яваа байдал мэдл ёо гар мар амар гоё ингээд гитар даардаг тэгээд тэр хурнууд нь айгүй гоё уурсдаг би өөрөө одоо хажууд чи байхад хүртэл дурсаад байна штэ тэгээд бүр ингээд шууд чи минийх зинийх гэж ингээд тэгэл үг юм ба ёо чи амар ингээд тэгээд би яг өөрийгөө ингээд найраад ингэж бодсон байхгүй юу найзлага тэгсэн чинь ингээд манай хүний намайг найрж байгаа стратеги нь нөө юу гэсэн дараа нь тэгээд би ингээд чамд найрагдаж байгаа юм шиг болоо чамайг найрж мээрээд ингээд байдаг гэсэн. Бүр ингээд аа гэл аваа амнаас нь аа гэл аваа гарангуут би бүр савж унаал инегээд. Хотлоо. Хайртай болохоор тэгээд исэн юм шүү. Би нөө нэг хамгийн юмд хаалгаж байгаа болохоор юу ч хэлжсэн баг онгосон ч гэсэн инээдтэй санагдаад байна. Тэгтлээс хайртай байж дээ. Тийм амар би бүр ингээд тэр чинь би нэгээ хөгшин болсон байсан шүү дээ. Хожуу гэж хөгшин багтай. Хожуу би ингээд хүнд бүр ингээд зэгдээ анх удаа ингээд дуурлаж хайрлаж үзэж байгаа байхгүй. Урд нь болохоор зүгээр ингээд хорхдог л байсан юм шиг үлээ. Тэгэл яг ингээд анх удаа бүр тийм амар мэдрэмж аваад тэггэжтэй нэг шар ус босно гэдэг шиг яг энэ нөө мөн байна гэдэг шиг. Мөн бэжээ. Тэгээд тэр бол мөн байсаа тэгээд лавцуугаа нөхөл мөлийн ховсыг авахлаа шорлог амруугаа ийлгсэн шиг ингээд жаргаад үз. Аасан гоё юм бэ. Монголын маань бүх осоодоос хоёр шиг жаргалтай байгаасаа. Баярлалаа. Баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. Мундаг шүү чи минь. Өдөр болгонд бас ийм аз жаргалтай хаппи хүчрхэг байж чаддаг чинь баярлалаа шүү. Баярлалаа. Чи таа гоё уушдаг шүү. Би бүр чиний сая юу дахиад чинь ингээд уушиг сонсоод бүр би чамдгаас тэгээд тийшээ бүр хамаг шарсан. Яа, яарэ уушдаг. Яа, дандаа юм аз жаргалтай инээд хөрөөр дүүрэн аз жаргалаар дүүрэн амьдраарай. Баярлалаа. Баярлалаа. Чи минь тэгсэн аз жаргалаар дүүрэн байгаарай. Баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Сайхан амраарай. За, сайхан амраарай. Мундаг шүү манай хөглтэй. Угаасаа дуугаар нь бүгд таньцоо. Бас нэг жоохон зөөлөн дуугаар ярих гэж үзлээ данч танигдчихлаа. Тэгтээ өнөөдөр үнэхээр сайхан байна. Яг ингээд дурсамжаа хаваалцж ямжаагүй хүмүүс маань дараа бас гоё гэгээлээ дурсамжуудыг хаваалцах 7 хоногийн нэг өдрийг бол гаргаад өгчин. Тэгээд 4-7 хоног байна да бид нарт бас сайхан ярилцээ тийм ээ. Энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөлийн өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Студид хөтлөгч байгаа минь найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Toyota-гийн үйлчлэгээ мөн мандах их сургууль байлаа. Та бүхэн сайхан амарцгаараа маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.